13 мэх 90 үний. Тэр чинь бол одоо нэг мехийг 13 янзаар хийхийг л хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хонгодох ч гэсэн тийм тэрнээс олон хөлбөртэй байхгүй. Хөг явах юм байна. Сайн байцгаана үзэгчдээ. Энэ Sports Page хуудасаар энэхүү өдрийн контентыг хүлээн авч үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн шөнийн мэндийг хүргье. За энэ Sports телевизийн пэйж хуудасаар үзэгч та бүхэнд үндэсний бүхий мэхийн задлан нэртэй контентыг хамгийн анхны дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. За бид яг одоо Батлан хамгаалах яамны алдрын спорт хорон дээр Монгол улсын харцаг Төвдөн дөржин өсгөрөөдөө харцаг одоо бэлтгэл дээр ирээд байна. За үлжөө сайхан уу, бэлтгэл сайхан байна уу? Сайн байна, сайхан байна. Тэгээд сайхан үлцгэж энэ өнөөдрийн мэнд хүргье. За өнөөдөр мэхийн задлан контентын одоо давтах мехнэр бас өөрсдийнхөө бүрэн өмсгөл хэрэглэлтэйгээр оролцож байгаа хоёр залуудаас баярлалаа. Нэвтрүүлгийнхэнд бас танилцсан хэдүүлээ. Сэргэлэн баяр. Цэрэн дөрж. Бадам очир. За Сэргэлэн баяр Бадам очир хоёр маань өнөөдөр бид бүхэнд одоо мэхийн бэлтгэлийг үзүүлэх нэ. За хамгийн ихний бидний сонгосон одоо мэхний үзүүл харъя те хэдүүлээ. За зүүн талд нонгоцсон. За түрүү яриад яг л тэр хүрэл явлаа та. Сэнжигний верцэн дээрээс ганцхан зүүн талдаар чонгодоод. За энэ сэнжигэн дээрээс зүүн талд нонгодоод. За энэ зүүнд нонгоцсон бүрэн сайхан за. За онгодоо цацчлаа гарын үзээрээ. За та хоёр энийг нэг хаснараа нэг хийгээд гэж ээлжлээд нэг хийчихлээ. Тэгээд тий. Тэрний дараа хэдүүлээ. Энэ мехний онцлог, өвөрмөц байдал, дахин давтагдшгүй нь юундаа байдгийг тэрийг яри тий. Одоо тамираа хийчи. Мехэнд орж байгаа бүх ямар ч эсэргүүцэлгүй унаад байдаг шүү, тий. За ерөнхийдөө бол гар нуруу сайтай хүний одоо онцлог сая харагдаж байгаа байхгүй. Сэнжигний барь завод хонгодтой бодмоо. Энэ хонгодох механик олон хөвлөмөр байдаг. Тэрний дундаас одоо бас өвөрмөц өмнөөс нөгөө хариу мэх ирэх тийм боломж их багтай. Талбайныхоо нөгөө яг тулаад нөгөө хүнийхээ голдоод ингээд талбайгаараа тулаад хөвлөж байгаа учраас урдаас нь хөл одоо давхараа аччих. Хариу мэх их одоо хөвлөмөр их багтай гэсэн. Хүн чинь нөгөө аль нэг тал нь илүү давуу хөгжсөн байдаг. Онцгой ур чадвар авиастай хүн болохоор хоёр талаа ингээ хоёуланг нь ашиглаж барилдаж чаддаг байхгүй. Тэгээд саяны тэр ерөөсө толгой яг энэ толгойд одоо ерөөсө яг ингэчж байгаа. Тэгээ эндээс ингээд 1 2 3 гээд доош алхаж яваад тэгээд энэ сэнжигнийхээ барьцыг доош нь татаад бинээс хөндөй ингээд цацж явчихж. Өнөөдөр авраг бол ерөөсө юутэй хэдэн авилчаал цөм дайрдаг байхгүй. Тэрэнд хамгаан онцлог нэ. Бүрэн сайхан зааных бол төстөө. Гэхдээ энэ илүү ингээд анзаараад илүү ингээд одоо мэдэрч харах юм бол яг энэ талгаагаар ингээд залаад ингээд явчих. Залаад хойшоо урагшаа хойшоо тэгээд баба. Тэгээд гарын үзүүрийн бяр сайтай болохоор тэгээд ерөнхийдөө өөрөөсөө баг жинтэй хөнгөн тийм хүнийг бол хөндөө аваачна. Энэ мехийг өөртөө бүр ингээд рефлекс болтлоо бэлдэж хоногшуулахын тулд яах вэ? Яг уу онцгой авьяастай хүмүүс байдаг. За Сүхбаатар авраг, Батмагна, Зоригтбаатар харцаг, Цэрэг баасан хүн энэ тийм онцгой авьяастай хүмүүс хараал сурна. За одоо бид нар бол ингээд давтчи сурж штэ. Бид нар бол зүгээр хараал сурна. Оо ингэчтэй юм байна штэ. Жишээ нь одоо бид нар бол нэг бэлтгэл дээр дор хаяж одоо би анх нөгөө жудогийн секц явж одоо бүхий спортод хөл тавьсан байхгүй. Тэр анх одоо ингээд ороод тэр жудогийн сонгомол одоо техникүүдийг баг нэг бэлтгэл дээр хий дор хаяж 95 600-аас доош буг гахаа. Тэгж давтчиж одоо тэр өөрийнхөө бие одоо тэг хөдөлгөөндөө биеийнхээ онцлогтой бүх юмдаа тохируулж тэгж
өөрийн болов сурдаг байхгүй. Хонгодох гэж бол нэр шилтэй нэг л мэх байгаа. За. Хувилбар нь хэдэн янз бүрж болсон татгшдэггүй. Тэрний нэгийг сая бид нэр ярьлаа тий. Тэр хүний онцлогийн юу ингээд тэгэхээр зааны маань хоёр шуу нурууны барих сайтай. Тэгээ яг тэрүүгээр ингээд аваад өгөөчдөг. Тэрэндээ байгаа. Ямар хүнд юу тохирохгүй гэж болох вэ энэ мэх? Гэхдээ яг Хариунд орох ч юм уу? ер нь бол мэх болгон хариулттай. Аа. Хариултгүй мэх гэж баг байхгүй. Ванчхүү Арслангийн ном дээр байдаг. Мехийг хийж байгааг нэг харуулад хариултыг ингээд дагуулад бас нэг харуулсан байдаг байхгүй. Ер нь бол мэх болгон хариулттай. Гэхдээ мэх болгоныг хариулттай гэж бодох юм бол хүлээх юм бол ямар ч одоо мехийг ингээд давах гүйцэтгэл нь муу гарна үр дүн. Ямар ч байрал дээрээс хийх боломжтой олон хувилбарт шилжих боломжтой мехнүүдээ бид нар болохоор нөгөө үндэсний бүхэд голлож хийгдэг мехнүүд гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр хонгодохгүй, тонгорохгүй, хавирахгүй бол үндэсний бүх барилдахгүй гэж үг үйд. Дээр үе. Бацгүй хонгодож болно. Илгүү сэнжиг аль ч барьцсан дээрээс хонгодож болно. Тонгорох бол мэдээж бүх барьцсан дээрээс хийж болно. Одоо цагт барилж байгаа хөвчүүдээс яг энэ сайхан зааны хонгодог аавыйгуу сайн хийж байгаа бүх юм. Яг адилхан юм гэж юусэн байхгүй юу? Багхгүй. Яагаад? Цэрэн дөрж нэг штэ. За тий. Тамира Бадма гэд 3 байхад та хэдэд нэг мэх заалаа штэ тийм жишээнд би. Тэгээд та 3 тэрийг яг өөрийнхөө биерэнхий өгжил мэдрэмж онцлог нэг юм байгаа. Авьяас. Яг тэрэндээ таарал сурдаг байхгүй. Харахад бол ижлэвтер юм шиг л харагдана. Гэтэл яг адилхан бараг давталцахад хэцүү дээ. Ижил сурна гэхэд. Тийм үү? Тий. Баруун зүүн байна, өндөр нам байна, тарган туранхай байна. Хүн болгонд яаж хийх үү гэдэг чинь шал өөр ихгүй. Одоо хийж барилддаг бүх үү? Тий. Яг хонгодох мэхээр алдартай их олон хүн бий. Дамдаа авраг байна. Баямх авраг байна. Сумын озер авраг байна. Тэгэхээр их олон хүн хийж бас доош. Батэрд навар хүртсэн их гоё хонгоддог. Мундаг хонгодсон зүйл. Бие их гоё унгаж хонгодно. Хөөж хонгодно. Ер нь хонгодох мэх хийдгүү бүх гэж баг байхгүй. Сүүлийн үед бол илүү тийм бүр түгээмэл болсон юм байна. Их олон хүн хийж чадж байгаа. Тэгээ яг хурдаар хийдэг нэг хэсэг хүмүүс байна тий. Бераар бас хийдэг хүмүүс байна. Янз бүр. За тэгэхээр бид нар сая сайхан зааны хонгодооны энэ мэхийн задланг бас багш маань хоёр шавтайгаа маш дэлгэрэнгүй үзүүллээ. Яагаад энэ мэхийг сонгож ингэж задлах болсон бэ гэхээр барилдахгүй штэ гэдээ доор нь бичсэн байсан байхгүй. Нөгөө хүн тэгэхээр ийм мэхний хариу ер нь хэцүү, эсэргүүцэд үзүүлэхэд том бэрх байна гэдгийг би ч мэдж авлаа, үзэгчдээ нас ойлгосон бахаа гэж найдаж байна. Монгол мэхийн арга байхгүй топ мэх шүү. Топ мэх. Хамгийн топ мэх. За ингээд өнөөдрийн мэхний задлан контентын хамгийн ихний дугаарыг бас салхи нээж хонгодоо мэхээр төлөвлөж, задлж, тайлбарлаж өгсөн багштай маш их баярлалаа. За ингээд эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ N Sports телевиз сошиал хуудасаараа дамжуулан бүхий задлан нэвтрүүлгийн хамгийн ихний дугаарыг хүргэлээ. Та бүхэн таалагдсан бол пэйж хуудсандаа фоллоу дарж, энэхүү контентыг лайк, шеэр хийж илүү олон хүмүүст хүргээрэй. Хамт байсан үзэгчтэй баярлалаа. Монгол бүхэн зүлэг ногоон дэвжээ үзэгч та бүхнийг өнөмөхөд ивэж явуулах бай.